Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ алдар зохиолч Стефен Кингийн зохиол дээр үндэслэсэн 14 тэг 8 хэмээх аимшигт уран зөгнөлт киноны талаар ярилцгаана. За тэгээд би өмнө нь Mist Misery 1922 гээд Стефен Кингийн зарим кинонуудыг оруулж байсан. Үзэг хүмүүсээ үл үзээрэй. 14 тэг 8-ыг би олон жилийн өмнө жоохон хөвгт байхдаа үзээд нэлээд гоё санагдаж байсан болохоор та хэддээ зориулаад өнөөдөр оруулахаар бэлтлээ. За одоо бүгдээрээ кинонд орцгоё. Усан бороо цуцгсан орой нэг залуу цүнх үржигсэн нэг жижигхэн дэм будал руу орж ирж байгаа харагдана. Энэ бол киноны маань гол дүр Майк. Майк мууяр шүглсэн аимшигын гэгдэх газруудаар хоноглож тэнд хонсон түүхээ ачирлаад ном бичдэг зохиолч гэх юм уу да. Танаас сүнстэй өрөөнд хонох гэсэн юм. Гэхэд буудлын эзэн гайхаж байсан ч түүнд 14 номерын өрөөний түлхүүрийг өглөө. Майк өмнө нь номоо шууд санаанаасаа зохиож бичдэг байсан ч уншигчд нь тэр газартаа очиж үзээгүй ээж бичлээ. Энэ тэр гэж шүүмжилсэн учраас тэр үеэс эхлэн ёстой л 9 жорын аимшигын газруудаар хоноглож эхэлжээ. Гэхдээ түүний хоноглож байсан газруудад муу ёр сүнс чөтгөр байтугай сонирхолтой тайлагдшгүй үзэгдэл нэгжүдэ болж байгааг болохоор Майк маань ер нь сүнс чөтгөрөнд нээхийг итгэдэггүй. Энэ рүүнд орж ирээд төхөөрөмжүүдээрээ шалгасан боловч ямар ч сэжигтэй зүйл мэдрэгдсэнгүй. Яг л бусад газрууд шиг сүнстэй буудал гэж нэрлэгддэгч ямар юмараа сүнс байх вэ? Манай хүн сайхан амарчаад маргааш өглөө нэртлэн номын өдөрлөг рүүгээ яараа очсон боловч хитгэн л хүн байна. Ер нь манай хүний рейтинг сүүлийн жилүүдэд нэлээд доошилж номыг сонирхох хүн багасаад байгааг Майк мэддэг ч энэ номнуудаараа бие зовоохгүй. Амархан мөнгө олдог учраас яалтаж үлээ. Номоо бичсээр өдий хүрсэн нь. За ингээд номын өдөрлөгөө дуусгачаад гэрлүүгөө очин серфинг борд аваад далайн ирэг дээр очин серфинг зиншгээ. Өдрийг сайхан өнгөрөөж ав. Гэтэл тэнгэрт нэг онгоц ямар нэгэн зүйл сурталчлаад явж байгааг хараад тэр сурталчилгаан дээр яг юу гэж бичснийг унших гээд байж явах үед нэг хүчтэй давлгаа орж ирээд манай хүнийг тавцантай нь хамаал хийлаа. Сэлдэг хүн тулдаал арайч живцэнгөө. Гэхдээ л түүний нүдний урдуур хамаг амьдрал нь харагдаад хэсэгтэл сая юу болоод өнгөрснийг гайхаа хөвтнэ. Манай хүн гэртээ арах замдаа шуудангаа шалгаа үзтэл нэг уншигчаас нь л илгээсэн бололтой ил зэгтэл байна. Захидлын нүүрэн дээр нь Нью-Йорк хотын Дельфи хотелийн зураг байх бөгөөд эргүүлээд хартал энэ буудлын 1408 дугаарын өрөөлөв битгий ороорой гээд бичсэн байсан нь Майкийн хамаг сонирхлыг хөдөлгөөл явуулгүй яах вэ? Захидлыг хэн илгээснийг мэдэх гэсэн чи ямар ч овог нэр хайг байсангүй. За тэр ч яах вэ? Энэ юун буудал юм болоо гэж гайхсан Майк энэ зочид буудал руу залган 1408 дугаар өрөөний талаар асуухад ресепшн бүсгүй нэг сонирн болсноо. Уучлаарай. Тэр өрөөг та захиалах боломжгүй. Та өөр өрөө сонирхох уу? Энтергээд халгаадгүй шүү. Ресепшны гаргасан реакц Майкд улмал сэжиг төрүүлж интернетээс Дельфин буудлын 14 тэг 8 дугаар өрөөний талаар хайлт хийхэд нэрэл янз бүрийн юм болж байсан асар их мэдээлэл байд юм да. 1936 онд хүн шатж байсан. 96 онд нэг бүсгүй амиа орлож байсан. Гэхдээ энэ өрөө яалтчгүй маш ивгүй баримт ихтэй байсан нь Майкд улам бүр сонирхолтой санагдаж яаж игээд энэ зочд буудалд хоноод үүнийхээ талаар ном биччихвэл ёстой бужигнуулах юм байна. Гэсэн сэтэл төрөөд Нью-Йоркод шүүхэд ажилдаг ах руугаа залгаад тэр зочд буудлын менежертэй яриад намайг 1408 дугаар өрөөнд нь оруулаад өгөөч гэж арын алгадж байж бүтээхэр болно. За ингээд хавсан баруун үргээс 5-аас 6 цаг нисж байж Нью-Йоркод ирээд тэр дөрөөл Дельфин зочд буудал дээр ирлээ. Нилээн эвгүй удал байх гэсэн төсөөлтөй байсан ч нилээн том. Олон зочдтой яг л Нью-Йоркийн том зочд буудлуудаас ялгарх юм алгаа. Ресепшн дээр нь очиод би 14 тэг 8 дугаар өрөөг захиалсан юм байна. Гэтэл бүсгүй нэх гайхснаа менежерээ дуудаад гаргаад ирж байна. Буудлын менежер гих залуу Майкийг өрөөндөө хүлээн авч уулзаад ганц сундаг виски важ унгаа 14 тэг 8 дугаар өрөөнд хэр удахыг асуутал манай хүн ганц шөнөл хонондоо. Гэтэл менежер тэр өрөөнд орсон хүн нэг хоног байтугай нэг цагаас илүү хэтэрдэггүй юм. Гэжлээд энэ буудал байгуулагдсан цагаас хойш зөвхөн тэр өрөөнд 56 хүн амнасаа алдсныг хэлэхэд Майкийн шар ус босоод явчихна. За тэглээгээд яхав дэ хавсан Лос Анжелесаас зорж ирчээд ямар бололтой биш. Тэглээч энд хонж байж л олонний анхаарал татсан номоо гаргах гээд байгаа тул тэр өрөөнд заавал орно гэж зөрүүдлээд байсан болохоор менежер түүнд тэр өрөөнд болж байсан үйл явдлуудыг нэгтгэн бичсэн гар бичмэлээ өгдөг. За ингээд менежер Майкд 14 тэг 8 дугаар өрөөний түлхүүрийг нилээ эргэлзэнгүй өгөөд сүүлийн удаа та үнэхээр итгэлтэй байна уу гэж асуухад Майк итгэлтэй байна гэж хэлснээр манай хоёр лефтэнд суун 14 давхарт гарлаа. Менежер лефтнээсэж буулгүй Майкд амжилт хүссээд хаалгаа агаад буцаад доошоо явчихна. Нэх амир гэдээсэн яг л энгийн зочид буудлын коридор байх ба цэвэрлэгч өрөөнүүдийг цэвэрлэн явж байгаа нь хэвийн л үзэгдэж шүү дээ. За ингээд хөсөөлөгээд байсан 14 тэг 8 дугаар өрөөнийхөө гадаа ирээд түлхүүрдээд яваад орноо. Манай өрөөндөө ороод дуураагаараа гаргаж ирэн өрөөний талаарх сэтгэлээ бичиж гарна. Бүх зүйл нь цэвэрхэн саяхан үйлчлэгч цэвэрлээд гарсан бололтой. Бүх гэрэл нь ажиллаж байна. Яг л дундад зочид буудлын өрөөл байна.
Гэх зэргээр ярьж байгаа дудалгүй үедээ зурагтасаас нь ч зурагтаар онцсон юм гарсангүй. Тэгэхээр цонхоор хараа байж итэл гэнэт радиогоор чанга хөгжим яваад нэг сайн цочоож орхино. Манай омбөр гайхаад хартал орон дээр нь 2 шоколад тавьчих. Ийм шоколад энд байл уу гэж эргэлзэнгүй нэгийг нь аваад идж байтал нөгөө хөгжимчин солигдоод өөр дуу яваад байхаар нь за эдгээр надаар ер нь л нэг тоглоод авах шиг байна гэж бодон өрөөнүүдийг шалгасан ч хинч байсангүй. Тэгээд Майк амьдралдаа анх удаа сүнс чөтгөр гэдэг нь байдаг юм байх та. Гэсэн бодол төрж өнөөдөр ч 6-5 өнгөрхөндөө номондоо бичих сонирхолтой зүйлтэй болоодхлоо. Ухааны бодоо ээжтэл өрөөний эйр кондишн халуунаар үлээгээд гэлдэг байх шүү. Халуун зунаар халуунаар үлээгээд ахта яадаг байна гэж бодоод эйр кондишн унтраах гэсэн ч унтардаггүй. Бүр улмал халуунаар үлээж байд суухын аргагүй болсон учраас ресепшн руу залгаад эйр кондишныхаа талаар хэлтэл удахгүй засварчин явуул яал гэж байна. Энэ орнд манай хүн өрөөний гэрлүүдийг унтрааж байгаад UV гэрэл гаргаад тэр хавийг шалгаж байтал орон дээр нь нэг биш бүр нилээн их цусны тол байхыг хардаг. Энэ үед хаалга зохиж засварчин ирсэн байсан ч дотогшоо орохгүй гэж байна. Энэ өрөө чинь юмтай гэдэг юм аа. Ахан чамд яаж засахыг хэлээд өгье. Гээд хаширлаад байсан болохоор аргагүй ирэхэнд засварчны завраар өөрөө эйр кондишнер засаад эргээ артал засварчин байсангүй. Энэ одоо ямар сонирн юм бэ? Ухааны бодоод ганц хундаг виски уугаа сууж байтал радиогоор нь дахин дуу явж эхлэх ба цаг нь шууд 60 минут дээр тохируулагдчихсан юм да. Тэгснээр радиогоор дуу биш маш муухай чанга чимээ явж эхлэх ба бүр байцуу харахгүй чанга байсан учраас Майк цонхоо онгойлгосон ч ямар ч нэмэр байсангүй. Саяхан л машины дуу чимээ дуураад гадаад орчин сонсогдож байсан бол одоо цонхоо онгойлгочод байхад энэ муухай чимээнээс өөр зүйл сонсогдсонгүй. Гэтэл цонхоо өөрөө хагдаж гарын хавчаад хайчна. Гар нь нилээн шархалж цус гарсан тул гараа угаж байтал удалгүй цоргоноос гойж ухус бүр буцлан халуус болж хувраад Майкийн шархалсан гарыг нэмээд түлээд хайчнаа. За ингээд анхны тусламжийн хайрцаг шархны лент энтергээд алимч байгаагүй учраас альчураараа гараа боож байтал радиогоор бид одоо л дөнгөж эхэлж байна гэдэг дуу явж эхлэхэд Майкийн бүр шар үсэнд босч радиог залгуураар нь салгасан боловч цаг нь унтрахгүй явсаар л байлаа. Ресепшн рүү залгаж тусламж хүсэх гэсэн боловч утас нь ажилдгүй. Тэгэхээр нь тэрүүгээр тарааж тавьсан эд зүйлсээ цүнхэлж аваад гарах гэсэн чи хаалга нь түгжигдсэн байдیں۔ Тэгэхээр нь түлхүүрийгээд эргүүлтэл түлхүүр нь дундуураа авгараад за тэгээ бүр хаалганых нь бариул нь салаад унчвал яах вэ? Сандарсан Майк хаалгыг цохиж өшгөлж үтсэн чи ямар ч нэмэр байсангүй. Тэгэхээр нь цонхоо нэгээд хоолоогоо сөйтөл орилж тусламж гуйтал ашгүй урт талын байшингаас нэг хүн харах шиг боллоо. Намайг авраарай гэж дохио зангаагаараа тусламж гуйж байтал энэ нь хүн биш өөрийнх нь тусгал байсан байдیں۔ Гэтэл тэр тусгалын араас нэг зэвхий царайтай юм цохиод унгаах нь харагдах ба манай хүнийч бас араас нь яг зохих гэж байхад нь ашгүй болтлаа. Нүдэ нэтэл саяны зүйлс уртаас алга болсон байх бөгөөд Майк өөрийгөө хийм хараад ямар нэгэн зүйлд мансуурсан байх гэж таамаглах ба магадгүй менежер виски өгтөө дотор нь мансууруулах бодис хийсэн. Эсвэл орон дээр байсан чихрийг эзнээс болоод хордоод хийм хараад байна гэж бодоо ээжтэй зургт өөрөө алсан Майкийн эхнэр охин хоёрын дүрс гарч байгаад буцаад унтарчлаа. Гэтэл хажуугийн өрөөнд нялх хүүхд болох чимээ гарахаар нь Майк тэнд хүн байна гэж ойлгоод тусламж гуйсан боловч хүүхдийн уйлах чимээ улам чангарч бүр чихний ингэргийг хаглах нэ. Тэнд байсан сандлыг хан руугаа чулуудтал чимээ ормөргүй алга болох ба ингээд бүх юм юугжил дуусгав. Хан цууран дундаас нь цус асгарч эхлэх үед Майк энэ бүхэн боддоор болоод байгааг ойлгож хэсэгтэл паниктан яаж эндээс гарах вэ гэдгээ бодон суунаа. Ингээд хаалган дээр байх давхрын хуваарлтын зургийг харахад 14:9 14:10 гисэн өрөө яг түүний хажууд байгааг хараад энэ дамиа алтахаас өмнө цонхоор гарч зүхтахаар шийддэг. За ингээд өндрөөс айдаг ч гэсэн өөрийгөө зөргижүүлэн цонхоор гараад барилгын нарийнхаа тавцнаар хөлөө зөөж ядан алхаж байтал дөнгөж сайхан байсан цонхнууд тэрчгтээ алга болцсон байт юм да. Энэ өрөөч Майкаар дайжигнаж дуусахгүй юм да. За ингээд аргагүй өрхөнд өрөөлүгөө буцаа орох гэтэл нэг бүсгүй түүнийг зохиод унгаачих шахлав. Гэхдээ бүсгүй яг л проектор асаацсан мэт нэвт харагдаж байх бөгөөд өрөөний цонхоор үсрэн унах үед нь зөрөөд өрөөлөг орох үед цонх нь тас хийтэл хагддаг. Майк тэр дөрөө хаалган дээр очиод өрөөний хуваарлтын зургийг дахин харахад өмнөхөөсөө тис өөр болж түүний өрөөнөөс өрөө байхгүй болсон байлаа. Эргэн артал харин өрөө тэрчигтээ өөрчлөгдөж тавилгуудын байр солигдсон өрөөний харин цаас хүртэл өөрчлөгдсөн байхыг хараад Майк энэ бүхэн зүгд байгаасай гэж залбирсан ч бодит байдалтай нүр тулахаас өөр аргагүй байлаа. Өрөөнд орж исэн цагаас эхэлж бичсэн бичлэгээ сонсон ялтчгүй Майк галзуураагүй. Зүгээр л энэ өрөө үнэхээр муу ёрийн аимшигын газар юм байна гэдгийг ойлгон Майк яах гэж энэ өрөөнд орж ирвэ гэж мянга харамссан ч одоо ямар ч нэмэр байсангүй. Майк цүнхнээс уцаа гаргаад үзсэн ч сүлжээ байхгүй байлаа. Тэгвэл цүнхэнд нь ноутбук нь байсан учраас гаргаж ирээд интернет рүү ортол ашгүй болчих шүү.
Тэгэхээр нь салсан эхнэрлүүгээ залгаад би Дэлхийн буудлын 1408 тоотын өрөөнд байна. Гялс цагдаа дуудаарай гэж хэлэхэд эхнэр нь жолын юм асуусангүй шууд л цагдаа дуудаж байх хооронд галын систем асаж өрөөгөө тэр чигт нь усаар норгоод хайчт юм да. За тэгээд ноутбук нь усанд норсноосоо болоод ажиллагаа болох үед бүр 7 дор зүйл болж өрөөний хамаг электрон төхөөрөмжүүд норсноосоо болоод air condition доголдож хамгийн үднээр үлээгээд эхэлнэ. Бүр хамаг юм нь мөсдөд сантаад манай хүн тэнд байсан юмнуудыг шатааж байж арай гэж хөлдөөд өгцөнгөө. Хамаг биеийн бэрцэн арга нь марагдаа байж итэл нөгөө өвдөрцөн байсан ноутбук нь өөрөө асахва. Тэр дөрөө л X эхнэрээс нь дуудлага ирд юм да. Майк тэр дөрөө гүйж очиж автал чи хаана байгаа юм бэ? Цагдаа нар 1408 дугаар өрөөнд очсон ч хоосон байна гэж штэ. Гэх үед Майк гайхан "Гүй би энд чинь байна штэ" гэж учраа хэлж байтал компьютер гацснаа. Майкийн дүрс гараад өөрийнх нь өмнөөс эхнэртэй нь яриад эхлүүл яах вэ? Энэ дүрс Майкийн эхнэрийг 14 тэг 8 дугаар өрөөнд хүрээд ир гэж муу ёрын өрөөлөгөө дуутахыг сонсоод Майк сандарч эхнэрээ ирж болохгүй шүү гэж орилж хашгицсан боловч эхнэр нь түүнтэй биш хуурамч дүрстэй нь ярилцсаар л байлаа. Гэтэл энэ үед өрөөний таас нуруу нухаа гинэт хаанаас ч юм асар их ус орж ирэн манай хүн тэр дөрөөл живээд эхэлнэ. За ингээд живчихгүй тулд арийнхын тэмцэлдэж байтал гинэт маш их гэрэл гараад байхаар нь сэлээ очтол киноны ихэнд живсэн далаатаа гараад ирд юм да. Майк ч бүр мэл гайхаж юу болоод байгааг ойлгосохгүйгүй л байлаа. Энэ явдлаас хойш Майк хэд хоног эмнэлэг твтэж байгаас эртэл салсан эхнэр нь ирсэн байхыг хараад Майкийн сэтгэл нь хөдлөж 14 тэг 8 дугаар өрөөнд юу болсон талаар баг нэг амсгаагаар дуржигэнтэл ярьж өгөхөд эхнэр нь Дельфи хотел гэж Нью-Йоркт байдгүй мэлээ штэ. Чи хитик ажилласнасаа болоод ядраад хийм харсан байх. Энтергээд байсан болохоор Майк ч хэсэгтээ бие сайхан эмчлэлж байгаад эмнэлгээсээ гарнаа. За ингээд Майк салсан эхнэртэйгээ үе уулзаж бүхнийг шинээр эхлэх гээд байгаа мó да баг. Нэг өрөө Майк эхнэртэйгээ хоол идчихэтэл тэнд байсан зөөгчнөр дунд 1408 дугаар өрөөнд харсан бүсгүй явж идэм да. Гэхдээ дахиад сайн хартал шаал өөрхөн байх ба Майк магадгүй өөрийгөө сэтгцийн асуудалтай болж байж магад гэж санаан зовон өөр илүү дутуу юм бодохгүй тулд өөрийгөө завгүй байлгаж номоо эрчимтэйгээр бичиж эхэлдэг. Ингээ өдөр шөнөгүй суусаар 3 хоногийн дотор номоо бичиж дуусгаад хэвлэлийн компани руугаа явуулах гээд шуудангийн газар ортол манайх өнөөдөр хаацсан байгаа гэж авч байна. Гэтэл энэ шуудангийн газрын ажилтан Дельфин буудалд хаалгач хийж байсан хүн яг мөн болохыг Майк анзааран гайхаж байтал тэнд засвар хийж байсан хүмүүс ханыг өмцөм зөхиод эхлэх ба шуудангийн газрын хаалган дээр 14 тэг 8 дугаар өрөө гисэн байхыг хараад Майк нөгөө өрөөндөө одоо хүртэл байгаа юм байна гэдгийг ойлгоод царай нь бараагаал явчихна. Түрүү 7 хоногт болсон зүйлс тэр чигтээ хуурамч байсныг ойлгосон Майк бүр одоо юунд итгэж мэдгүй зогсож байх үед олон жилийн өмнө талигач болсон охин нь гараад ирд юм да. Майк эдийн бүхэн хуурамч гэдгийг мэдж байгаа ч гэсэн охиноо харсан хүн чинь гүйж очиол тэврээл авалгүй яах вэ? Майкийн охин хэдэн жилийн өмнө хор тавдраар өөд болсон бөгөөд охин нь өнгөрсний дараа эхнэртэйгээ харилцаа нь муудаж хоёр тишээ болсон юм байна л да. Майк охиноо чанга гिचэн тэрж аавыгаа уучлаарай. Одоо аав нь чамайг дахиж хизээч алдахгүй. Үрд хамтдаа амьдрна гэд ярьж байх яг тэр мөчөд охин нь амьсгал хурааж ирэх ба Майкийнхөө охиноо хоёр дахь удаага алдсандаа зүрхийн шархалж цөрхрөн уйлж байлаа. Удалгүй охины бие үнсэн нуран болох үед Майкийн хамаг уур хилэн сэвсэж тэр хавьд байх зүйлсүүдийг аван шидэлж чи яг яах гээд байгаа юм бэ? Надаас юу хүсэж байгаа? Хэмээ орилж байтал радиогоор дуу яван Майкийг доромжлоод басамжилж байгаа итал байлаа. Гэхдээ радионы цаг нь 59 минутаас явсаруугаад 36 секунд үлдсэн байв. За ингээд ядарж цуцсан Майк шалан дээр хөвтөөд нөхцөл байдалтайгаа эвлэргүй гэлтэй байж итэл цагны секунд дуусч бүх зүйл өөрчлөгдөн. Майк анх өрөөнд орж ирэхэд ямар байсан яг тийм хэвэндээ орчдیں۔ Нөгөө цаг чинь дахиад 59 минутаас эхлэн явж эхлэх ба өрөөний тавилгууд яг хэвэндээ. Бүх зүйл дахин эхэлж байгааг ойлгосон Майк ресепшн руу залгахад буудлын ресепшн утсаа авснаа Майкд хэлж байна. Танд дахиад 59 минутын хугацаа байна. Энэ хугацаанд нэг бол саяны зүйлс дахин давтагдж та саяны зовлон бэрхшээлийг дахиад мэдэрнэ. Энэ бүхэн хизээж дуусахгүй. Нэг бол та өөрийнхөө амийг өгөөтгэж энэ бүх зүйлсээс нэг мөсөн холдож болно гэсэн сонголт өгд юм да. Эхнэрээ ирэхээс өмнө шийдвэрээ гаргаарай. Гэ таслах ба ердөөсөө буудлын ресепшн биш. Шал өөр ямар нэгэн зүйл түүнтэй ярилцаад байгаа байхгүй юу? Энэ өрөөнөөс амьд гарч чадахгүйг ойлгосон Майк эргээ артал жижиг өрөөнд нь амиа хорл гэсэн шиг ол сөлгөө тавьсан байх ба өхнийх нь оршуулгын хажууд өөрийнх нь нүхийг ухаа бэлтцэн дүрс хүртэл харагданаа. Өмнө нь энд болсон хүмүүс бүгд л амиа орлож өгсөн байсныг Майк гинт санан энэ өрөө түүний амийг авах гээд улааран зүтгэхэд байгааг ойлгодог. Гэхдээ Майкийн зөвүүн хурж ресепшн лүгөө залгаад би амиа орлож чадахгүй, тэгэгчгүй гэд хэлтэл нөгөө эмчин зөрүүлээд таны сас ихнэр удахгүй манай буудлын дээр ирэх гэж байгаа. Ирэхээр нь наад өрөөлөвч нь л оруулах байх та
гэж хэлэн утсаа таслахад утас хайлан алгуулдаг. Хэрвээ эхнэр нь ороод ирвэл хоёулаа энэ аимшигын өрөөнд гацна. Эсвэл хоёулаа өхнө. Гэдгээ бодон суухдаа ширээн дээр байсан вискиг ашиглаад хөөрхөн молотов коктейл бэлдээд авлаа. За ингээд тэр энэ өрөөг шатааж эхлэх ба. Гал гарсан дохио ангинж эхлэхэд буудалд байсан хүмүүс бүгд сандралдан гарч гүйцгэх ба. Энэ үед Майкийн эхнэр яг зочд буудал дээр ирж таарна. Даанч цагдаа сэргийлэхийнхаа ирсэн оруулахгүй гэдсэн тул яаж хичээгээд дутагшоо нэвтэрч чадсангүй. Хэдий өөрийнхөө амийг алдах гэж байгаа ч эхнэрээ аюулаас аварч чадсан Майкд одоо алдаад байх зүйл үгүй байв. 50 гэгч нь сүүлчийн тамхиа татаж дуусгаад өөртөөгөө хамт энд хараалцсан ёрийн өрөөгчөөс устгаж байгаадаа бахан ханаж учиргүй инээ хөвтөх ба дүрсэлэгдэн Майкийг оршуулахын ёслол бидэнд харагданаа. Майк маань тэр өрөө 14 тэг 8 дугаар өрөөнд шатан насварсан бөгөөд түүний эхнэр ойр дотных нь ирсэн Майкийг сүүлчийн замд нь өдөж өгч байлаа. Энэ үед Дэлфийн зочид буудлын менежер гих нөгөө нөхөр чинь Майк эхнэртэй ирж уулзаад буудлын өрөөнд байсан Майкийн эзүүлсийг хүлээлгэн өгөх гэхэд Майкийн эхнэр одоо бүх зүйлийг мартмаар байгаа учраас авч чадахгүй нэ гэж хэлээд яваад өгөхөө менежер машинда Майкийн эзүүлсийг үзэж байгаад дуу хураагуурыг нь олоод асаатал ажиллаж шүү. Майкийн асуурхаас өмнө бичигдсэн хоолойг сонсч байх үед Майкийн талигач өхний сүнс харагдах ба авигаа дуудан уйлж байгааг нь хараад менежерийн дотор арц хийж юмнуудыг нь буцаан далд хийгээд дахиж оролдохгүй байхаар шийддэг. За тэгээд 14 тэг 8 дугаар өрөө хэдий шатаж үнсэн нуран голсон ч Майкийн сүнс тэндээ хорогдож үрд хадагдж байгаагаар кино маань төгснө. За тэгээ манайх драм хайрцаг гээд 2 дахь сувгаа нээсэн байгаа. Энэ сувг дээрээ улаан ангид драм барууны сериалуудыг товчлон оруулах болохоор таад маань энэ сувг руу маань ороод subscribe дараад бичлэгүүдийг маань үзээд дэмжиж өгөөрэй. Энэ сувг дээрээ цаашаа тогтмол олон парттай сонирхолтой кинонууд оруулах болохоор заавал орж үзээрэй. Би комент хэсгээр линкийг оруулчихъя. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай guys.